Нартай алдан хорвоод ухааны минь тэлсэн аав минь сартай мөнгөн замланд ужигийг сүвлсэн ижи минь үр аж зээгийнхээ үлгэр болсон та хоёрыгоо үнний буурал дэнсэн дээр үргэлж бид хайрладаг шүү. Амьдралд бүдэрхийн цагт харцаараа төссөн аав минь алдаж онохын цагт хайраараа ивсэн ээж минь ээ. Алаг энхэн замбууд алдрай хэдэн үрсчин хүм баяхын шалдгаан та хоёр минь юм шүү. Урт насалж удаан шаргаарай. шиг чаргыг Илгэрхэн замбуу твийн удмаас Шаазгай чонцовогт Монгол буугийн Төмөрбаатар 1944 онд Өвөрхангай аймгийн Төгөр усмын 1-р огийн нутаг Хаяагийн дэрсний Нүхэн хонд гэдэг газар төрсөн. Бага наснаас эцэг эхийн гар дээр хүмүүжин 1952-оос 1956 онд Өвөрхангай аймгийн 1-р 10 жилийн бага сургуульд суралцаж 1956-аас 1962 онд Налайх дүүргийн 9-р дунд сургуулийг дүүргэн Монголын хөдөлмөрч залуучуудын эвлэлийн илгээлтээр тухайн үеийн зөвлөлт холбоот улсын харьяа Украин улсын Одесса хотын цахилгаан холбооны дээд сургуульд элсэн суралцаж цахилгаан холбооны инженер мэргэжил эзэмссэн. Ажлын гараагаа төрлөх нутаг Өвөрхангай аймгаас эхлэн 1967-оос 1969 онд Өвөрхангай аймгийн холбооны газрын анхны инженер, 1969-оос 1974 онд Баян-Хонгор аймгийн холбооны газрын анхны инженер, 1974-оос 2007 оны хүртэл холбооны яам, цахилгаан холбоо компанид инженерээр ажиллан гавьяаны амралтанд гарсан. Монгол буугийн Төмөрбаатарын холбооны салбарт 40 жил ажилласан хөдөлмөр бүтээлийг төр засаг өндөр үнэлж ардын хөвсгөлийн 60, 70, 80, 90, 100 жилийн ой медаль, онц хүндэт холбоочин, зөвлөлт холбоот улс бүгд найрамдах Монгол ард улсын хүндэт донор, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, төрийн дээд алтан гадас одонгоор шагнасан. би чамдоо Майн човхт Ёнтон самбуугийн Төмөрбаатар. Өвөрхангай аймгийн хужир цумын нутаг Шавар төрөний гол Давааны ам гэдэг газар Ёнтон самбуугийн 3 дахь охин болон төрсөн. Бага наснаас эцэг эхийн гар дээр хүмүүжин 1958-аас 1962 онд Зүүн Баян улаан сумын бага сургуульд элсэн суралцаж 1962-оос 1968 онд Өвөрхангай аймгийн төвийн 10 жилийн сургуулийг дүүргэсэн. Ажлын гараагаа мөн төрлөх нутаг Өвөрхангай аймагт эхлүүлэн 1968 оноос аймгийн цаг уурын газарт ажиглагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1970-аас 1974 онд Баян-Хонгор аймгийн Ленний зам сонины газарт ажиллан 1974 онд Улаанбаатар хот руу шилжснээр 1974-өөс 1995 оны хүртэл цахилгаан шуудан холбооны газрын цахилгаан мэдээний албанд операторч нар ажиллаж гавьяаныхаа амралтанд гарсан. Түүний холбооны салбарт 30 жил ажилласан хөдөлмөр бүтээлийг төр засаг өндөр үнэлэн ардын хөвсгөлийн 60, 70, 80, 90, 100 жилийн ой медаль, 6 долдугаар 5 жилийн гавшгайч, онц хүндэт холбоочин, алдар дахин 2 дугаар одон болон төрийн дээд алтан гадс одонгоор шагнасан юм. Монгол уугийн Төмөрбаатар, Ёнтон самбуугийн Төмөрбаатар нар нь 1965 онд өсөж төрсөн нутаг Өвөрхангай аймагт анх танилцсан гэр бүл болон нэгэн жарныг хамтдаа туулжээ. Хүндэт буурлуудын маань хүүхдүүд болох Ууган хүү Ганбаатар, Удаах хүү Уранбаатар, Баг хүү Төвшинбаатар нарын гэр бүл үр хүүхэд аж агууч улам бүр өнөр өтгөн болж өр түмэндээ түшигтэй түмэн олонтойгоо нийцтэй сайхан айлууд болжээ. чи бид хоёроо Зан сайтай айлд хүн бүхэн чуулж замаг сайтай нууранд загас бүхэн чуулдгийн үлгэрээр Төмөрбаатарын хэмээх
ийм нэгэн айл өрх татсан цагаас өнөө хүртэл хол ойрын айлчин гүйчин зочилсон ахан дүүс цугласан айл болсон билээ. Эхлэл төгсгөлөн чи бид хоёроо Эрдэмэн ихэд далайд хөл тавихаар ирж суусан төрөл садны оюутан дүү нарын тоог ихтэл хэдийнэ 100 гаруй болсон. Төмөрбаатарын хэмээх айлын ахан дүүс амраг саданда зориулсан том буян сая байлаа. Эрхэм буурлуудаа эрүүлэн сарвал сайхныг ерөн хүндэтгэж байгааг хүлээн авна уу. Үнэн эртнээс уламжлан ирсэн үлзийдэг ширүүлөөр үрх үсгэж жаргалтай дэлгэр амьдарч буй. Монгол буугийн Төмөрбаатар, Ёндон самбуугийн Төмөрбаатар гой та нарын 60 жил ханилсны очир эрдний хурмын тань ёслолын ажиллагаа нэгдсэнийг мэдэгдээ. Та хоёр минь гэрлэх ёслолын ордны мэн энэ хүндтэй хойморд очир эрдний хурмын ёслол хийснээ баталгааж өгч дурсгалын хүндэт дэвтэрт маань мөнхөд харуулах гарын үсгээ зурхийг урьж байна. Энэхүү дэвтэрт гэрлэх ёслолын ордон үүсгэн байгуулагдсанаас хойш алтан хурим, мөнхөн хурим, цовдон хурим, номин хурим, очир эрдний хурим гэд 9 эрдний хурмын эзэг тусгаж үлдээдэг ийм сайхан хүндтэй дэвтэр байна. Манай гэрлэх ёслолын ордны хүндтэй хонроо мөнхөд зарлагдах болно. Эхэлж жаргыг хань миндээ сүслийнхэн залбирдаг уусын тэргүүндээ Сүдэр сүлдэр нарны ман тосонд Сүрэн өргөдөр хормогийн хаймаа Хүүгэн хөтлөх сэтгэлийн минь үзүүр Харин Өдрийн сайныг өнжин хүлээсэн энэ сайхан өдөр очир эрдний дэлгэр сайхан хурмыг ёслол төвлөрөөр хөдөлж насааг настаж буянаа мэдэж цаг хугацааг хамтдаа мэдээж 60 жил хандан суусан сайхан буурлуудын очир эрдний хурмын ёслолын ажиллагаа эхлэхэд бэлэн боллоо. Өвлийн тэргүүн сарын шиний нэгний өдөр Эхэцэн богд Чингис хаан энэ замбуудын хорвоод багшин мэндэлсэн гэрэл сайхан өдрийн тэгш мэндийг та бүхэндээ айлтхан мэдчилж энэ гэгэл сайхан ёслолд морилон бүрдсэн ирсэнд талархлаар илэрхийлж байна. За ингээд хөдөлгөл ёслолын эхэнд Монгол улсын навиач жүжигчийн гэрлийн дэвлэг
их хүндэтгэл үжигээр та бүхнээ найрын эзэндээ өргөн барьж ёсолдоо эхлүүлцгээе. Хадуун сайхан гадарнашилттай нийслэлийн Улаанбаатар театрын уран бүтээлчдийг өгтөр авцгаана уу. Өвөр хангаймгийн төгрөг сумын уур шаазгаж оносогтой Монгол бүгийн Нөмрбаатар өвөр хангаймгийн бүжиг сумын уур Ёндон самбуугийн Нөмрбаатар вайлаар хүндэтгэлтэй задардаа. Шинийн нэгний эзэн бог Чингис хааны хаамнэлсэн энэ сайхан өдрийг сонгож эрхэм сайхан азаа борлууд маань ийм сайхан өсөр өртөж байгаа биз. Ангамрын ус шиг одоо саавч албирвасан мочиг үзүүрээсээ нэлгэрч байгээ. Ангөрөөсөн улаараа дүүрэн, адуумал далаараа дүүрэн, айрыг тархиныг ирээрээ дүүрэн, ардалмын бүхэн жаргалаараа байна. Эрхэм сайхан хосын маань юу сансаг өсөн цагаан өсөн сэтгэгчлэн бүтэж байхын өлцөөдөө дэмбэрэлтэй өрөөлийг энэ хорон цулгарсан та бүхний нэрийн өмнөөс өрөөлөлийн дэд болон өргөн барья. Аавчирман одоо энэ жил 60 жил хэлсэн энэ сайхан эрхэм сайхан өдрөө энэ сайхан жилээ хэмжиж очирхны хурмаыг туслая гэж байна. За мөн одоо хосроо алтан газарсан хөлдөө одоо төл өмнөдөө үлсээ хөндлөсөн энэ сайхан өдөр тохиож байна. Мөн одоо монголчууд бидний бахархал болсон эзэн бог Чингис хааны мэдсэн өдрийг энэ сайхан дөрөвлөгчсөн борлсон ийм сайхан баярын цэнгүүнд одоо сайхан хүрэлцэн ирсэн та бүхэндээ одоо энэ өдрийн арга хэмжээг маш сайхан аж аргалтай одоо ерөөл урсгалтай ингээд сайхан нарийнсан гэрээ тэгээд та бүхэндээ цаашдын ажил амьдрал эрүүлийн сайн сайхан аж аргал юу сансан өсөн хүсэл чинь сэтгэлчлэн бүтэж явах нь ерөөлийг өргөё ингээд апи сорина хамтыг нийцээд бүтэж байна. Таавчиртаа энэ бүтгэлийн ширээн сууж байгаа ахад наснууд одоо энэ 93 төгөрсөн сайхан бороо байж байна. Энэ хөгжүүлдэ тэгээд Google багтдаг дээр нь сайхан баярлалаа гэж дахин хэлээ. За баярлалаа.
сайхан одоо хэмиг дэглэж танаалж хийж байгаа гурван хүү түүний одоо гэрүүд ачааны одоо бас апон талаар хэлж баярлалаа. Одоо энэ 60 жилийн хугацаанд мэдээж одоо амьдрал бол дардан байгаагүй, мэдээж алдаж онны амьдрал зөндөө олон болж байгаагүй, маш олон бэрхшээл зовлон тохиолдсон, ажил хөдөлмөрийн амьдралын маш олон энэ бүхэнд одоо ээж аав маань нугралгүй хамтдаа байж нэгэн атсан гар шиг хоёулаа нэг зүгт харж үр хөвгтөдөө өсгөж хүмүүжүүлж бид бүхнийг ингээд гэрийн зэнд гэж энэ сайхан өнөр амтлыг одоо бий болгож өнөөдөр энэ сайхан бэлгэлтээр ийм сайхан үйл ажиллагаа та бүхэнтэй ингээд баярлан зэнгэж сууж байгаа. Одоо хүүхдүүд үр хөвгтүүд бидний хувьд бол маш их баяртай байна. Тэгээд одоо ээж аваа хоёртоо энэ дэрсэн хүрэлцэн ирсэн буурай за энэ дэрсэн зочид гэж та бүхэн одоо энэ насны эрүүлийн сайн сайхан ад жаргал та бүхний ажил үйлс сэтгэлчлэн бүтэж авах ерөөлийг өргөө аав ээжтэй бас 100-аас 6-аад таягдуулаарай та хоёр нь гэж өрөөгөө одоо гарын бэлэг ээж аваатай хүндэтгэн барья гэж бодож байна. Насара мартахгүй хөрмий Тэнгэрийн заацыг тодхоогээд тэнүүн талаа босгоо гэвээ. Оюутан